байж магадгүй. Тэгээд дандаа ч гэсэн амралтаас амрах цагийг зөвшөөрөх. За сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. MD1 радиогийн маань Дэгжин зүрх нэвтрүүлгийн эцэг их хүүхдэд зориулсан булан маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд би та бүхэндээ өнөөдөр хүүхэд хүмүүжүүлэхэд тулгардаг олон янзын асуудлын талаар бид ярилцдаг байгаа. Тэгээд өнөөдрийн сэдэв маань уралгаар дамжуулан хүүхдийг хэрхэн хөгжүүлэх, хүүхдэд ямар арга барил, ямар дадал зуршлыг суулгаж болох талаар та бүхэнтэй санал хуваалцахаар хүрэлцэн ирээд байна. За тэгээ бид радиогийнхын нэвтрүүлгийг эхлэхийнхэн өмнө та бүхэнд радиогийнхаа веб хаяг болон мэйл хаягийг танилцуулъя. Та бүхэн бидэнтэй эдгээр хаягуудаар холбогдсон өөрсдийнхөө санал хүсэлтийг ирүүлэх боломжтой юм шүү. Вебсайт маань болохоор www.md1-radio.com, мэйл хаяг нь md1radio@never.com гэдэг хаягуудаар бидэнтэй холбогдож нэвтрүүлгийн талаарх санал бодлоо болон та өөрийн хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой асуудлаа бидэнтэй хуваалцаж болох юм шүү. За бид нар нэвтрүүлгийнхаа уламжлал ёсоор хам ихэнд хүүхдүүдтэй зориулж Монгол дуунууд явуулдаг байгаа хүүхдийн дуунууд. За өнөөдрөөс эхлэн энэ дараалал маань жоохон өөрчлөлт орсон. Ээж аавуудаас ирсэн санал маань үлгэрийн цагийг нэвтрүүлгийн дундуур биш, нэвтрүүлгийн эхэнд оруулж өгөөч гэдэг санал маш олон ээж аавуудаас ирсэн учраас бид та бүдгийн саналыг хүлээж аваад үлгэрийнхаа цагийг нэвтрүүлгийн хамгийн эхэнд оруулж авахар боллоо. Тэгээ өнөөдрийн та бүхэнд зориулж байгаа үлгэр хүүхэлдэйн кино маань Халиартай гамбар гэдэг үлгэр байгаа. За тэгээд энэхүү үлгэрийг мэдээж ээж аавууд маань хүүхдүүдтэйгээ хамтдаа сонсороо. За тэгээд үлгэр сонсохоос өмнө би ээж аавуудаа нэг зүйлийг анхааруулмаар байна. Хүүхдүүдтэйгээ хамт суугаад үзэхээс өмнө үлгэрийн Күгэлтэн баатруудыг юугаар хийсэн юм шиг байна. Үүнийг сайн ажиглаарай, Күгэлтэйгээ үзэж дуусаад хэдүүлээ хамтдаа ярилцъя гэдэг асуулт зүйлийг хүүхдүүдэд анхааруулж өгөөрэй гэж хэлмээр байна. Энэхүү анхааруулгаар хүүхдийн ажиглах чадварыг, төвлөрөх чадварыг хөгжүүлэх юм боломжтой юм шүү. За ингээд та бүхэндээ Халиартай гамбар хүүхдийн үлгэр хүүхдийн киногоо төлөвлөхөд бэлэн боллоо. Хэдэн хормын дараа эфиртээ дахин уулзцаая. Ойн нарлаг хаан чөлөөнд нар толсон цонхтой навцсаар бүрсэн дээвэртэй зэлгэр сайхан байшинд хуулай зурм хоёр тунч эв найртай амьдэрдэг байжээ. Намрын налгар нэгэн өглөө туулай элтлэн босож зурм найзтайгаа зоглох өглөөний ундаа хэлтгэж гарчээ. Орел оос тэгээд баг зэрэг айлаа. Хоп хоп гүч илдүрээ яалаа. Зурмаа, басараа. Өглөөний унд бэлэн болцсон шүү, Зурмаа. Энэ чи ямар гоё өнөр өнөртэй байна. Чи ямар хоол хийж байгаа юм бэ? Гоёрл, ус, халиа тэгээд жаахан тостоо нийлээд халиартай бин болно да. Юу? Халиартай бин гинэ. Ямар гоё юм бэ? Халиартай бин харж байгаа мó? Тийм ээ, тийм. Янцтай байгаа үстэй.
Жимсэнд явдаг хэрэг ерөөсөө. Зүйлийн жимсэд зөндөө их чанар хийгээд хаяартай бингээ жимсний чанартай цайтай хамт хийдий байж. Хавтгай дуугүй хаяартай бингийн хамттай даа. Хамттай. Хаяартай бин чинь шарсан мөхтөө янзтай гэдгийг штэ. Тэр мөөгөнд явдаг хэрэгээ. Эцгүй хаагаар зурм найз нь эргэж ирвэл яаж гэртээ орох вэ? Хэлхүүрээ хаана хийснэ? Бичээд орхичих. За. Зурм найз минь. Торхон доогуур төлхүүр би мөөгөнд явлаа. Халиартаа бингээ мөөгтөө идэе. Цэг. Заавал. Хин хаяартай бингийн үнрүүд ээ. Юуны үнэр гэхээр ийм сайхан үнэрддэг байна. Амттай л олоо энэ да. Хаана байгаа юм болоо? Ямар сайхан үнэртэж байна. Тоолай зурм хоёрыг. Хацгүй юм боллоо. Сайхан хоолоор дайлуулъя гэсэн эцгүй байх ч үгүй. Таавал тийм хоёрчод ажигддаг юм бол доо. Чото юу вэ? Шүүн бичиг байдаг үлээ. Таавал зүгдсэн юм бол доо. Би ямар одоо бичиг үсэг мэддэг биш дээ. За, баавгай. Чи чинь туулай зурм хоёртай хамт амьдардаг болоо юу? Аль эсвэл эрүү зурманд захи атгуулах гээ юу? Гоо. Чи энэ дахиад уншаад өгөлтөө. Би туулай зурм хоёрын дэрсэн чинь эцгүй байна. Хаалганд энэ захиа байж байх юм. Хээ юу ээ? Чи чинь уншиж чаддгүй байсан юм уу? Уншиж чаддаггүй баавга. Бичиг мэддэггүй баавга. За. Одоо тайвал чи 3 инчэнд ганцхан дээсэд хайчих шүү. За. Мэдлээ. Заавал энэ ч одоо тэгээд юу гэж биччихсэн юм бэ? Юу гэж байна? Үгүй. Яна. Энэ байшинд чинь яасан бэ өглөөш? Одоо яана. Ямар амир юм бэ? Наашра. Үгүй энэ байшинд ч байж тээ. Тэhéрэш. Энэ амирын нисэрхээс нүн чи баруун тийш. Харин би зүүн тийш зогтъё. Алив зогтоорой. Баруун зүг.
Баавгай гэ. Тэр тусч аа. Ястаа сайхан да. Өнч баавгай юу да? Ой. Яаж ийна баавгай? Туу сайнтай. Юу болсон бэ баавгай? Орхи сурам. Зурм яасан гэж? Та хоёр чинь арслан хөөгдөд зурм чинь идүүлчээгүй юм уу? Юу яриад байгаа юм бэ? Зурм жимсэнд явсан шүү дээ. Үнийг л танай байшиг хаалган дээр байсан захаг үлжээд тэгж хэлсэн шүү дээ. Тэгээ чи баруун тийшээ би зүүн тийшээ зогтоо ягсан. Юу таны Тэнийг үнийг чамаг хуурсан байна. Тэр захаач. Үгүй ясгаач юм бэ? Үнийг яагаад ингэж худлаа ярьдаг байна? Хадаартай би. Нэрэ хадаартай би. Төлхөр торхон дагуур байгаа. Гүүгээрээ нөгөө үнийг чинь хамаг бин идэж дуусгах нь байж тээ. Гүүгээрээ баавгаа гүүгээрээ басгаа байсан шүү. юу жаадахгүй байлаа. Хүч зурам хаяартай би. Дат битгэхгүй юм байна. Яа, очиж байгаа. Очиж байгаа тайлбарлая. Гүүгээрээ. Ой, туутай. Ой, юу болоо туутай. Хадаартай би нөгөө үнийг дараа тайлбарлая. Араас гүүгээрээ. Хөөе баавга юу болоод байгаа юм бэ? За мэдэхгүй. Би энэ хаяартай билгэнэ. Юу? Хөөе баавга хүлээгээч. Гэ чинь арслан идүүлчээгүй билүү хой. Юу яриад байгаа юм бэ? За мэдэхгүй очиж байгаа л өчрийг мэдхээч. Юу болсон бэ туутай? Юу болсон бэ хой? Туутай, зурма, баавга намайг уучлаарай намайг. Ингээд юу болоод байгаа юм бэ? Харин юу болоод байна? Энэ үнийг чинь бүгдийг идчихэж миний хийгээ тавьсан хадаартай бин. Тэр ч үтгий хэл эсгээ тавьсан гурдыг хүртэл идчихсэн байж тээ. Исгсэн гурлаа. Оо. Батаас ховдөг амтэн бас хайдаг байх нэ. Үе, баавга чи ер нь бичиг сурахгүй болохгүй байж юу? Яг үнэ. За манай хүүхдүүд ээж аваатайгаа хамт үлгэрээ хүлээн авч сонссон баха. За тэгээ хүүхдүүд маань бас одоо үлгэр эхлэхийн өмнө ээж аваахаа анхааруулсан. Одоо тухайн үлгэрийн Google-ийн киноны баатруудыг маань юугаар хийсэн юм шиг байна. Тэр зүйлд анхаарлаа төвлөрүүлж сонсож чадсан байх гэж бодож байна. Тэгэхээр хүүхдүүдээ
өнөөдрийн Хүүхэлдэйний үлгэрийн баатруудыг юугаар хийсэн юм шиг байна. Ээж автайгаа сайхан ярилцаарай. За үлгэр сонссны дараа бид яаж одоо үлгэрээ сонсож дуусчаад одоо ээж аавд минь хүүхдээсээ одоо асуулт асуух тухайн үлгэрээс одоо ямар нэг зүйл үгийг тайлбарлаж өгөх зэрэг зүйлүүдийг бид ээж аавдаа зөвлөмж болгодог байгаа. Тэгэхээр халиар гэж ямар ургамал байдаг, халиар гэж ер нь юу болох талаар хүүхдүүдээс асуугаараа. Мэдээж хүүхдүүд чинь мэдхгүй байж болно, мэддэг хүүхдүүд ч байж болно тийм үү. Тэгэхээр одоо хүүхдээсээ одоо энэ халиар гэж юу вэ гэдээ асуух юм бол хүүхд минь өөрийнхөө төсөөлж байгаагаар мэдэхгүй хүүхд нь бол төсөөлж байгаагаар тайлбарладаг. Зарим нь мэдэхгүй ч гэж хийж магадгүй. Дээрэс нь бас зарим хүүхдүүд минь дуурахгүй байж магадгүй. Хэрвээ дуурахгүй байх юм бол та хүүхдэд төр хүлээгээрэй. Манай одоо ээж аавуудын нэг буруу зуршил байдаг. Хүүхд ингээ хилэнгүүт одоо компьютер шиг робот шиг ингээ шууд хариулах хэрэгтэй юм шиг зөв хариултыг ингээ хүүхдээс айгуух шаардаж хүлээж идэг. Тэр хүлээлтийг бити хүүхдтэй үүсгээрэй. Өөртөө ч та бити үүсгээрэй. Тэгээд хүүхдэд хариулахыг та түр хүлээж азнаарай гэж хэлмээр байна. За дээрэс нь одоо энэ хүүхэлдэйн киноноос бид нэр одоо үнэг баавгад юу гэж хэлсэн, баавга яагаад айсан, яагаад зүхтаасан зэрэг асуултуудыг хүүхдүүдэд тавьж асууж болно. Дээрэс нь одоо халиартай гамбирны амтыг миний хүү, миний охин ямар байна гэж төсөөлж ийн. Ер нь халиартай гамбир ямар амттай байдаг юм бол гих зэрэг асуултаар дамжуулан хүүхдийнхаа төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх ийм боломжтой юм аа. За дээрэс нь үнэг одоо аль зүг рүү гүйсэн, баавга аль зүг рүү гүйсэн зэрэг асуултуудыг тавьснаар хүүхдийн зүгчгийн тухай ойлголтыг хүүхдэд бас суулгуулж болно. Тэгэхээр одоо энэ үлгэр дээрээс одоо хамгийн сүүлд хүүхдүүдээс асуух юм гэвэл ер нь бусдын зүйлд зөвшөөрлгүй хүрэх, бусдын гэрт зөвшөөрлгүй орох, үнэг баавга одоо худлаа ярьсан энэ зүйл одоо зөв зүйл үү, буруу зүйл үү гэдгийг хүүхдээс асууж хүүхдтэйгээ ярилцаараа эдгээр асуултаар дамжуулан хүүхдтэй ёс суртахуунтай байх, буруу зөв зүйлийг ялгаж сурах тэр тал дээр нь анхаарал хандуулж одоо хүүхдэд тэрхүү ойлголтыг өгч болох нэ. Тийм учраас хүүхдүүдтэй эдгээр асуултыг тавиад хамт ярилцаарай. За тэгээ хамгийн сүүлд нь үнэг одоо хамгийн сүүлд ямар байдалд орсон талаар хүүхдүүдтэйгээ ярилцаарай. За ингээд бид манай одоо ганцхан үлгэрээр дамжуулан бид нар олон төрлийн зүйлүүдийг хүүхдүүдтэй олгож өгч болох нэ. За тэгвэл одоо бид одоо ээж аавд маань ингэдэг шүү дээ, хүүхдээ сайн хүн болгоё, одоо сурлага сайтай хүн болгоё, зөв ёс суртахуунтай хүн болгоё гэж их хичээдэг. Тэгээд одоо тэгж их хичээснээсээ болоод манай ээж аавуудын гаргадаг одоо хамгийн их одоо хүүхдэд олгохыг хүсдэг тэр зүйл бол гадаад хэл болон математик тал руу хүүхд ээж аавд маань их анхаардаг. Тэгэл одоо гадаад хэлний үнэтэй төлбөртэй сургалт ч юм уу, нэг бол математикийн үнцгэрүүлсэн сургалт ч юм уу, иймэрхүү зүйлд хүүхдээ их хамруулдаг. Гэхдээ энэ бол буруу зүйл биш л дээ. Гэхдээ бол миний бодлоор бол хүүхдийг урлагаар дамжуулж хөгжим бүжиг одоо жүжигчилсэн тоглолт альва нэг зүйлийг бүтээх, урлах тэр зүйлээр урлагаар дамжуулж хүүхдийг хөгжүүлж болох маш олон аргууд байдаг. Тэгэхээр урлагаар дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд ямар чадваруудыг бий болгодог юм бэ? Тэр чадварууд нь амьдралд болон нийгмийн амьдралд оролцоход сургууль дээр хүүхдэд ямар одоо ач холбогдолтой байдаг талаар бид өнөөдөр ярилцахаар өнөөдрийнхөө дугаарыг бэлтгээд байгаамаа. За тэгвэл урлаг гэдгийг манай ээж аавд өөрсдөө хэрхэн яаж хүлээж ойлгож авч байгаагаас шалтгаалan хүн болгоны мэдээж одоо хүлээж авах, түүнийг ойлгох хим хэмжээ бол янз бүр байгаа. Гэхдээ хүүхдэд урлаг гэдэг зүйл бол маш олон зүйлээр одоо хүүхд урлаг гэдэг зүйлийг хүүхдэд ойлгож болдог. Хамтдаа бүтээл уралж болж जैन одоо дуудуулах заавал авьяастай хүүхэд дуудуулах хэрэгтэй биш тийм үү? Дуртай дуугийн зааж өгөөд хамт дуулдаг байх, шүлэг зааж өгөө шүлгээ хамт уншдаг байх, зураг зурдаг байх, баримлаар уралдаг байх. Бүх зүйл маань одоо хүүхдэд энэ бол урлаг. Тэгэхээр энэ урлаг гэдэг зүйлээр дамжуулан хүүхдэд маш олон чадварыг суулгаж болдог байх нэ. Тэгэх юм бол одоо урлаг гэдэг зүйлээр дамжуулан хамгийн ихэнд хүүхдэд одоо хүүхдийг хөгжүүлж болох хүүхдэд бий болгож болох чадвар бол бүтээлч чадвар, сэтгэн бодох бүтээлч чадвар байдаг.
одоо манайхны одоо ярьж заншнаар альва нэг зүйлийг одоо хайрцагнаасаа гарах хайрцагнаас гарч сэтгэх тэр сэтгэмжийн цар хүрээг урлаг гэдэг зүйлээр дамжуулан бүтээлч байдлыг хөгжүүлж болдог байх нэ. Тэгэх юм бол одоо ямар нэг зүйлийг одоо юу гэдэг урлагаар хичээллээд зураг зураад ч юм уу баримл бариад ямар нэгэн байдлаар одоо урлагаар дамжуулан хүүхдийнхээ одоо альва зүйлийг өөр өнцгөөс харах, бодох, сэтгэх тэр чадварыг бол хөгжүүлж болдог байх нэ. Жишээ нь одоо ингэж болно шүү дээ. Одоо ямар одоо намрын уйлрал ерөөхдөө бол модны навч унаад дуусчин Монголд маань бол цас орцсон ер навч олох жоохон хэцүү байж магадгүй. Одоо Солонгос орны хувьд бол одоо эд ингээд одоо навч унаад хүүхдтэйгээ хамтраад одоо навчаар бүтээл хийж болох ийм цаг үе ирчээд байна. Тэгэхээр тухайн одоо навчны хэлбэр байдлыг ажиглуулад нэг орой одоо цэцэрлэгээс ирэх замд нь ч юм уу нэг бол амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ хамт салхилж байхдаа тухайн одоо навчнуудыг ажиглуулад одоо навчийг одоо түүгээд янз бүрийн хэлбэртэй өнөөдөр янз бүрийн хэлбэртэй навчнууд түүе. Тэгээд хэн хамгийн олон хэлбэртэй навч түүсэн бэ? Тэр хүүхэд одоо өнөөдрийн одоо гэр бүлийн одоо энэ салхилж байгаа энэ үед зарласан уралдаанч гэдэг юм уу те энэ зүйлд ингээд төрүүлэн шүү гэдэг тийм юм хүүхдэд хэлж өгöd тэр навчнуудыг төрөл бүрээр нь ингээд цуглуулад хэн хамгийн олон төрлийн навч цуглуулсан байна гэдгийг үзээд тэгээд навч хідэн төрөл байна уу? Өнөөдрийн цуглуулсан навчин дотор янз янзын хэлбэр дүрстэй том жижиг навчнууд байна. Тэгээ хідэн навч байна гэдгийг хүүхдтэйгээ ярилцаад ажиглаад дараа нь энэгээр юу хийж болох вэ? Тэгээд одоо энэ интернет хөгжчихсэн энэ цахим орчин хөгжсөн энэ үед бол одоо Google, YouTube бүхэл одоо сайтуудаас ороод янз бүрийн одоо бүтээлч санааг ээж аавууд маань үзэж хүүхдтэйгээ хамт хийх тийм боломж бол маш их байдаг. Тийм учраас одоо тухайн навчаар юу хийж болох вэ гэдгийг хүүхдтэйгээ ярилцаад хүүхдээс их сонин содон санаанууд гардаг. Энэгээр ийм хийчий. Энэ ийм болох юм байна гэд. Тэр үед нь одоо зарим нэг ээж аавууд маань юу гэдэг вэ гэхээр мангара юу гэж тийм хийж идэв ч гэдэг юм уу те. Үгүй ийм хийдгүй энэгээр ч одоо өөр юм хийгээд өөрийнхөө үзэл бодлыг ээж аавууд минь тулгах ийм зүйлүүд бас байдаг. Тэгэхээр одоо хүүхдийнхээ үзэл бодлыг хүлээн зөвшөөрч одоо хүүхдийн хийж үзэх гээд байгаа тэр зүйлийг хамтдаа хийж үзээрэй. Тэгээ энэ хүү зүйл маань өөрөө хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлэх одоо үндсэн суурь болж өгдөг юм шүү гэдгийг ээж аавуудаа хэлмээр байна. За дараагийн одоо хүүхдэд бий болгож болох нэг зүйл бол одоо урлагаар дамжуулан бий болгож болох зүйл бол өөртөө итгэх итгэл байдаг. Хүүхэд альва нэг зүйлийг өөрөө хийгээд үзсэн. Хийгээд үзээд тэр нь одоо хүүхэд өөрөө зөв гэж бодох юм уу? Тэгэх юм бол хүүхэд би энийг хийж чаддгийм байх гэдэг итгэлийг өөртөө олж авдаг. За түрүүний жишээ олгож ярьсан одоо тэр навчаар урлах гэж байна тийм үү? Хүүхэд одоо ээж аавгаа харахад одоо насан туршид бидний нүдээр харахад тэр одоо юу ч шийдсэн байж болно шүү дээ. Энэ одоо юу вэ гэж хүүхэдтэй хандхаасаа илүүтэйгээр миний охин миний хүү юу хийсэн? Энэ юу юм бол гэд ингээд асуухад хүүхэд өөрийнхөө тэр дүрслэн илэрхийлсэн зүйлээ ээж аавдаа тайлбарлаж өгдөг. Тэр үед нь хүүхдийнхээ тэр дүрслэн илэрхийлж тайлбарлаж өгсөн зүйлийг үгүйсгэх биш харин ч дэмжээд миний охин ийм юм хийсэн юм байна шүү дээ. Энэ ийм юм байсан юм уу? Ээж нь энийг олж харж чадахгүй байсан. Миний хүү чинь тэгвэл олоод хараад ийм юм хийсэн байна шүү дээ гэд ингээд хэлэхэр хүүхдүүд маань одоо насан турсан хүмүүс бол ээж аавууд бол хүүхдийн хувьд бол баатар одоо бүхнийг мэддэг ийм мундаг хүн тийм үү. Тэр үед ээж нь чадахгүй мэдэхгүй ингээд олж харж чадахгүй байсан. Миний хүү олоод харсан, миний охин олоод харсан юм байна шүү дээ. Энэ ийм юм байсан юм уу? Миний охин чи ямар мундаг юм бэ гэд ингээд хэлэхэр хүүхэд би чадж байгаа юм бэ гэдэг тэр өөртөө итгэх итгэлийг олж авч идэг. Тийм учраас хүүхдүүд маань ээж аавууд маань хүүхдүүдэд дэмжиж урамшуулах тал дээр нь илүү сайн анхаарч байгаарай гэж хэлмээр байна. За дэмжиж урамшуулах гэхээр байнга л одоо миний хүү мундаг, миний хүү өстө нэрэ ямар мундаг ингэж магтахаас илүү хизээ хаана яаж магтах уу гэдгээ манай ээж аавууд маань сайн бодож хэрэгтэй. Тэр дэмжиж урамшуулж байгаа үг хэллэгээ хидээд яаж хэлэх үү гэдгийг сайн бодож явах хэрэгтэй. Тэгэхээр хидээд яаж хэлэх үү гэдгийг бодож явах хэрэгтэй. Тэгэхээр ээж аваад минь за энэ одоо хэлээд өгчихгүй бодож явах хэрэгтэй гэдэг ахын бид нар тэрийг одоо яаж одоо сурч яаж мэдэж авах юм бэ гэж бас зарим ээж аваад минь бодож иж болох юм. Тэгэхээр хүүхдийг яг тухайн хийсэн зүйлийнх нь төлөөл урамшуулах хэрэгтэй. Өөрийнх нь хийж чадсан тэр зүйлийнх нь л хэмжээнд. Зүгээр одоо нэг жижигхэн одоо юу гэдэг юм те нэг шулуун зураас татах хэрэгтэй байсан хүүхэд тийм үү. Тэр шулуун зураасыг хүүхэд татцсан.
зөв татцсан. Тэгтэл тэр шулуун зураасыг зөв татсныхын төлөө л хүүхдийг магтах хэрэгтэй. Миний хүү энэ шулуун зураасыг аягүй зөв ингээд цэвэрхэн яг шугам тавиад зурцсан юм шиг татцсан байж штэ. Зурцсан байна. Ямар мундаг юм бэ. Тэгхгүйгээр одоо юу гэдгийг миний хүүч өстө зургийн өстө амар мундаг авьяастай юм байна. Энэ шулуун зураасыг ийм гоё зурчиж байгаа юм чи өстө мундаг зурх юм байна ч гэдэг юм уу. Ингиж магтах бол бас тийм зөв магтаал биш, зөв урамшуулал биш болдог. Тийм учраас одоо хүүхдээ хидийд яаж хэрхэн магтаж урамшуулж явах тал дээр ээж аваад маань анхаарч явах ёстой байх нэ. За урлаг гэдэг зүйлээр хичээлснээр хүүхдүүд маань аливаа асуудлыг шийдвэрлэх тэр арга замыг одоо бие даан суралцж идэг. Тэгэхээр одоо ямар нэгэн одоо жүжиг тоглох юм уу, ямар нэгэн одоо баримл хийх ч гэдэг юм уу, ямар нэгэн одоо цаасаар урлагч гэдэг юм уу, энэ зүйлийг хийж явах явцдаа хүүхэд өөрөө за энийг ингээд хийчихвэл яах вэ? Ингээд хийчихвэл болох болов уу гэдэг тэр асуултыг хүүхэд өөрөө олж хараад түүнийг шийдвэрлэх замуудыг хайж идэг. Тэгээ яг ингээ мэдээж ямар нэг зүйлийг хийж байхад хүүхдийн хувьд бол юу гэдгийг тогтцсон нэг хэв маяг арга гэж бол угаасаа байдаггүй. Тухайн хүүхэд өөрийнхөө сэтгэвкийн цар хүрээгээр л тухайн зүйлийг шийдвэрлэж хийж болдог шүү дээ. Тэгэхээр юу гэдэг одоо алим хийх гэжлэхэд одоо баримлаар алимыг ингэж хийгээд голд нь хонхоолоод одоо юу гэдэг навч ишийн суулгаад хийнэ гэдэг тийм одоо хатуу зарчим бол хүүхдэд бол угаасаа тохирохгүй ойлгомжтой. Тийм учраас хүүхд мань өөрөө яаж хийж ийнэ гэдгийг ээж аавад мань хажуунаас нь хараад дэмжиж өгч явах хэрэгтэй. Дэмжиж өгөх гэхээр манай ээж аавд мань ингээ шууд ороод ингээл хийгээд өгчих юм боддог. Тэрний оронд та одоо хэрглэж байгаа багж нь аюулгүй байж чадчихээн үү? Зөв буруу хийх гэдэг талаасаа биш. Тухайн хүүхдийн аюулгүй байдал талаас нь илүү анхаарч тэр талаас нь дэмжиж өгөх юм бол тэр мань хүүхдэд их том дэмжлэг болж идэг гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр одоо практик дээр амьдрал дээр хүүхэд аливаа асуудлыг шийдвэрлэж сурах тэр арга замыг урлагаар дамжуулан хүүхдэд сургаж болдгийм байна гэдгийг энэ асуудал шийдвэрлэх гэдэг зүйлээр дамжуулж хэлээд байна шүү дээ, тийм үү? Тэгээд дараагийн бас нэг одоо хүүхдэд суулгаж болох хүүхдэд одоо урлагаар дамжуулан сурдаг нэг зүйл мань бол одоо маш шаргуу хичээнгүй зан байдаг. Хүүхэд өөрийнхөө дуртай зүйлийг аваад дуртай зүйлийг оролдоод хийж эхлэхдээ мэдээж эхлээд хийнгүүтээ юу гэдэг хөгжин бариад хамгийн түрүүнд тоглоод ч юм уу баримлын шавраар хамгийн түрүүнд одоо ерөөсө төгөлдөр тэр зүйлийг хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд хүүхэд багаар хийгээд сураад л идэг. Тэгэхээр хамгийн гол нь дуртай зүйлээ хийх юм бол хүүхэд түүндээ дурлаад түүгээрээ дамжуулан тэр шаргуу зан хичээнгүй зан гэдэг бол хүүхдэд одоо нэг ёсонда автоматар ингээд сууж иж одоо хөгжиж идэг гэж ойлгож болно. Ээж аавд маань одоо юу гэдэг би хүүхдээ шаргуу зантаа одоо тийм хичээнгүй юмд их дайчин болгомоор байна гэж айгүй их асуудаг ээж аавд байдаг л да. Би яавал хүүхдтэй би юу гэж хэлвэл одоо юм шаргуу дайчин болохгүй ч гэдэг юм уу. Яаж бол би юу гэж хэлвэл би хүүхдтэй доктортой сайн суулгадаг болох уу гэдэг тийм зүйлүүдийг манай ээж аавд их асуудаг. Тэгэхээр аливаа зүйлээр дамжуулан ялангуяа хүүхдүүдийнхаа одоо энэ урлаг гэдэг зүйлээр дамжуулан хүүхдийн тэр хичээнгүй дайчин байх чадварыг хөгжүүлж болдог байх нэ. За тэгэхээр одоо манай өнөөдрийн маань нэвтрүүлэг маань одоо Facebook хуудасаар шууд дамжиж байгаа. Тэгээ та бүхэн маань одоо Facebook чат руу асуултаа бичиж явуулаарай. Тэгээд өөрсдийнхөө сонирхсан асуултыг бичиж явуулах юм бол бид танд хариултыг өгөх боломжтой байгаа шүү. За тэгээд та бүхнээс асуулт хүлээжээ. Тэгээд би өөрийнхөө боломжоор та бүхэнд хариулж өгөх болно. За тэгвэл одоо түрүүн тэр шургуу зангийн талаар бид ярилцлаа шүү дээ. Тэгэхээр хүүхдэд одоо тэр хичээнгүй дайчин шургуу занг суулгахын тулд хамгийн түрүүнд одоо хүүхдийн дуртай амийг л хийлэг. Дуртай амийг хийж явах явцад нь зөв магтаж урамшуулах хэрэгтэй. Зөвхөн хийсэн зүйлийнх нь төлөөл хүүхдийг магтаж урамшуулах юм уу? Тухайн үед хийсэн алдааныхын төлөөл хүүхдийг одоо зөв бурууг нь ялгаж зааж өгөх тэр зүйлийг хэлж өгч явах хэрэгтэй байдаг байх нэ. За тэгээ би та бүхэнд одоо дахин MD1 радиогийнхаа веб хаяг болон имэйл хаягийг танилцуулъя. Радиогийн маань веб хаяг нь www.md1.radio.com. Имэйл хаяг нь
MD1 радио @never.com гэдэг хаягуудаар одоо бидэнтэй холбогдсон та өөрсдийн хүсэл санал хүсэлт болон одоо хүүхдийнхээ хүмүүжлэлтэй холбоотой хүүхдийнхээ харилцаантай холбоотой сонирхсан асуулт зөвлөмж авахыг хүсэх юм бол радиогийн маань хамт олонтой хамт одоо асуултаа илгээн бидэнтэй хамтран энэхүү нэвтрүүлгийг явуулж байгаасай гэж хүсэж байна. Тэгээд энэхүү нэвтрүүлгийн надаас гадна одоо гэр бүл судлаач отгоо маань бас хамт хөтэлдэг байгаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр отгоо маань орно. Тэгээд тухайн үед тэр отгоогийн маань орох дугаар дээр бол бид нэр одоо хүүхдийн хүмүүжил одоо эцэг эхийн үүрэг ролын талаар ярилцгаар байгаа. Тэгээд хүүхд гэдэг бол одоо юу гэдгийг бага наснд нь нэг бол дунд ахлаханд нь ч юм нэг бол өсвөр наснд нь хүмүүжүүлнэ гэдэг тийм зарчмаас илүүтэйгээр хүүхдийг багаас нь нэлэх балчраас нь бүр ихийн урагт байх үеэс нь хүүхдийг зөв хүмүүжүүлэх тал дээр эцэг эхчүүд минь анхаарч явах хэрэгтэй юм байна. Энэ талын мэдээллийг бид нэр одоо өсвөр насны залуучууд залуу гэр бүлүүдэд өгч явах хэрэгтэй байна гэдэг утгаар дараагийнхаа нэвтрүүлгийг бид одоо ихийн хөвлөд бүрэлдэн бий болж байгаа ургийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө хэрхэн байдаг талаар хүргэх болно. За энд асуулт ирсэн байна. Би та бүхэнд асуулт ярив. Ой 7 сартай хүүхэд сайн ярьж чадахгүй юм аа. Яавал сайн ярьдаг болгох вэ гин. За ой 7 сартай хүүхэд гэдэг бол одоо тухайн хүүхдээсээ хамаарат одоо хүүхэд их орой хилд ордог хүүхэд байна. Эрт хилд ордог хүүхэд бас байдаг. Миний хүүгийн хувьд бүр 3 нас хүрч иж хилд орж исэн. Хүүхэд чинь сонсож гин үү, таны одоо ярьж байгаа зүйлийг ойлгож гин үү гэдгийг та өөрөө сайн анхаарч ажиглаарай. Хэрэв хүүхэд сонсож байгаа бол хилд орноо. Хүүхдийг яаж сайн ярьдаг болгох вэ гэвэл одоо ирсэн хамгийн одоо зөв, хамгийн түгээмэл арга бол хүүхэдтэй ном уншиж өгөх. Манайх ингээд одоо ном уншиж өгөх, хүүхдтэйгээ хамт тоглох, одоо хүүхдтэйгээ хамт бүтээл урлах гэхээр заавал нэг одоо тодорхой нэг цаг гаргаж бүр ингээл бүр тусгай юм байх юм шиг боддог. Тэр бол тийм тусгай зүйл биш. Энэ бол эцэг их болгон хүн болгон насан туршид бид бүгд хийж чаддаг зүйл. Орой болгон 10-аас 15 минутыг хүүхдтэд зарцуул. Хүүхдийн анхаарал төвлөрөлт гэдэг угаасаа өөрөө 10-аас 15 минутын хугацаанд байдаг. Тэр анхаарал төвлөрөлтийн богино хугацаанд хүүхдтэйгээ хамт тоглох, ном уншиж өгөх, хамтдаа бүтээл хийх, нэг бол зүгээр сайхан энгийн ярилцаж болно шүү дээ. Тийм учраас орой болгон оруулж байгаа одоо хүүхдэд зориулж байгаа тэр 15 минутыг та хүүхдийнхээ сайн сайхны төлөө одоо зөв дадал зуршилтай зөв хүн болгож өсгөж хүмүүжүүлэхэд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Энэ бол одоо юу гэдэг мөнгөөр худалдаж авахгүй. Танд 15 минутыг зарцуулахад танд мөнгө хэрэггүй. Та хин нэг хүнд 15 минут зарцуулахын төлөө мөнгө төлөх шаардлагагүй. Зөвхөн та өөрийнхөө цаг зав ажил төрлөө зохицуулаад орой болгон 15 минутыг хүүхдэд зориулж байгаарай. За тэгвэл одоо гадаадд байгаа ээж аав нар ялангуяа одоо Солонгост маань одоо 30 гаруй мянган монголчууд ажиллаж амьдарч байна. Тэгээ энэ дунд мэдээж одоо өөр хүүхдээ орхиод ирсэн ээж аав нар маш их байдаг. Одоо энэ захим ертөнц юм хөгжсөн үед бол та орой болгон 10 минутыг хүүхдэд зориулаарай. Хүүхдтэйгээ хамт та одоо интернетийн одоо тэр дэлгэцийн цаанаас хүүхдэд та дуу заагаад өг. Хүүхдэд нэг удаа үлгэр яриад өг. Шүлэг заагаад өг. Ингэхийн бол та хүүхдтэйгээ илүү дотн харьцаатай хэдийгээр та одоо хол газар байгаа ч гэсэн хүүхдтэйгээ дотн байх тэр боломжийг бол энэ интернет ертөнц гэдэг юм бол биднэрт хязгааргүй олгож байгаа. Тийм учраас энэ боломжийг ээж аавууд маань сайн ашиглаасай. Хүүхэдтэй өнөөдөр хол байж болно, танаас хол байж болно, та өөрөө хол байж болно, тийм үү? Тэгэхээр интернет гэдэг юмыг ашиглаад та орой болгон 10 минут тийм үү 15 минутыг хүүхдтэй зориулаарай. Манайхан одоо ингэдэг ш уцаар яхаар юу байна миний хөө хичээлээ хийсэн үү? Багш нь юу гэж гин, эмээ нь юу гэж гин, өвөө нь юу гэж гин, ямар хоол идсэн. Ээжтэй хэрэгтэй юм байвал хэлээрэй, аавдаа хэрэгтэй юм байвал хэлээрэй. Жоохон одоо өсвөр насны хүүхдүүд нь за ямар хувцас хэрэгтэй нөө тэр пүүзээ чи авцсан шүү, тэр дэлгүрт юу гэдэг одоо 300-400 мянган вон ч гэдэг юм уу. Монголд одоо тэдэн мянган үнэтэй байна. Заав нь мөнгө явуулсан. Миний хүү тэргээр пүүз авчмсаар. Зөвхөн одоо нөгөө эдийн засаг материалын талаас нь хүүхдэд анхаарал тавиад идэг. Тэгтэл нөгөө хүүхдээ оюуныхаа талаас зөв хүн болж гин үү, зөв одоо задал зуршилтай хүн болж хүмүүжиж чадж гин үү гэдэг тэр манай ээж аавууд ингээд анхаарал тавьж чаддаггүй. Одоо анхаарал тавьчих гэсэн одоо боломж байна алга би хүүхдийнхээ хажууд байхгүй нэ гэж ярьдаг. Түүнийхээ оронд та орой болгон 10 минутыг хүүхдэд зориулж шүлэг зааж өг. Дуу заагаад өг.
Та одоо ингэж болно шүү дээ. Хүүхэд байхдаа би одоо нэг ийм дуу сурж ирсэн. Одооны хүүхдүүд ер нь дуулж гин үгүй юу? Миний хүү энэ дууг мэдхүү гэд тэр дууг та дуулаад хүүхэдтэй заагаад өг. Аяанда одоо хүүхэдтэй танд өөрийнхөө сэтгэл одоо таны асуусан асуултанд хариулаад аяанда та хүүхдтэйгээ ойлголцдог болно. Хэдий ч нэ одоо хүүхэдтэй баг байх тусам та хүүхдтэйгээ илүү сайн ярилцж явах юм бол одоо баг дунд ахлах ангид ороод одоо шилжилтийн насанд очисон хоноо ч гэсэн танд одоо чөлөөтэй өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чаддаг, тийм чадвартай болдог гэдгийг хэлмээр байна. За энэ асуултууд маань дээшээ доошоо гүчжээ. Дээр уншаа асуулт байсан мөлөө. Байгаагүй юу те. За. Дараагийн асуулт ирэхээр хариулъя. Тэгээ би уралгаар дамжуулан одоо хүүхдийг хөгжүүлж болох дараагийн одоо чадвар бол анхаарал төвлөрөлтийг одоо хүүхдэд дадал зуршил болгож болох нэ. Одоо дадал зуршил гэхээсээ илүү анхаарал төвлөрөх чадвартай болох ийм боломжтой хүүхд одоо юу гэдгийг ямар нэгэн одоо хөгжмийн дугуйлтанд явах ч юм уу, нэг бол бүжгийн дугуйлтанд явах энэ үед одоо хүүхэд маш их одоо анхаарал нь төвлөрдөг. Тухайн одоо нотыг, тухайн аяыг сонсож юмаа хийж одоо тухайн хөгжмөө дарахын тулд маш сайн анхаарал төвлөрч одоо сонсч идэг. Тэгэхээр хүүхэд би одоо анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Төвлөрүүлж би энэ хөгжмийг дарах ёстой гэж бодхосоо илүүтэйгээр дуртай учраас л тэрийгэ дардаг, дуртай учраас түүнийгээ оролддог. Аяанда тэгээд түүнийгээ сонсоод оролдоод ингээд ирэхээр хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар сайжирч эхэлж байдаг. Ер нь анхаарал төвлөрөх чадвар, дээрэс нь одоо өөртөө итгэх итгэлтэй байх, бүтээлч байх энэ бүх чадварууд маань ер нь хүүхдэд ямар ч чадварыг суулгахыг хүссэн үедээ ээж аавд нь хүүхдийн дуртай зүйлийг л та хийлгээрэй хамгийн түрүүнд. Тэгээс ээж аавын хүссэн зүйлийг хүүхэд хийгээд анхаарлаа төвлөрүүлдэг ч юм уу, нэг бол бүтээлч чадвартай болдог ч юм уу, нэг бол сэтгэхүйн хөгжих тийм зүйл бол ер нь байдаггүй. Тийм учраас аль болох хүүхдийн дуртай зүйлийг хийж байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээ би та бүхэнд одоо нэвтрүүлгийнхаа дундор бас нэгэн зүйлийг хэлмээр байна. Одоо энэ маань юу вэ гэхээр одоо миний артталт байгаа энэ хөрхөн бүжинг манай хүмүүс одоо зарим нь бол айгуу сайн мэдж байгаа байх. За одоо энэ маань одоо манай ичидийн орны ийм бүжин байгаа. Тэгээд энэ ичидийн орн гэж юу нь юу яваад байгаа юм бэ? Ичидийн орн гэж юу юм бэ гэд хүмүүс айгүйх сүүлийн үед асууж байна. Зарим нь мэдэхгүй байх шиг байна. Ичидийн орн гэдэг маань одоо Монголд захын гэр хороололт, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муутай захын гэр хороололт бид хүүхэд хөгжлийн төв гэдэг зүйлийг байгуулахаар одоо хэсэг залуучууд санал нэгдээд одоо энэ хүн ажилд ханцуу шамлан ороод байгаа. Тэгээд тухайн хүүхэд хөгжлийн төв маань цэцэрлэгийн нэг 2 бүлэгтэй өдөр өнжүүлэхийн одоо үдээс өмнө үдээс хойш хүлээж авдаг өдөр өнжүүлэхийн одоо 2 ээлжээр ажилладаг бүлэгтэй өсвөр насныхан зориулсан амьдрах ухаан болон сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг бяцхан төвтэй ийм хүүхэд хөгжлийн цогц төвийг байгуулахаар Монгол залуучууд маань ингээ санаа нэгдээд ажиллаж байгаа. Тэгээд тэрхүү төслийн маань одоо хөрөнгийг босгох нэг хэсэг бол энэ бүжин туулаа байгаа. Энэ туулаг манай залуучууд минь хагас бүтэн санд цуглараад өөрсдийнхөө гараар өөртөө уралж ойж бүтээдэг ийм бүжин байгаамаа. Тэгээд ичидийн орон төслийн мэн дэмжиж энэхүү бүжинг худалдаж аваарэ гэж та бүхэндээ хүсмээр байна. За тэгээд бас дараагийн маань бас нэг одоо энэ төслийнхөө хөрөнгийг босгох бас нэг зүйл маань одоо энэ хөөрхөн жижигхэн тоороо байна. За энэ тоорог бол бидэнд HPI хэмээх одоо боловсрал хүүхдийн боловсролыг дэмжих одоо Солонгос дахь төрийн бас байгууллагаас бидэнд ингэж одоо үнгүү нийлүүлдэг. Тэгээ энэ тоорог бид нар одоо хүмүүст тараагаад тэгээд хүмүүс маань энийг тоороогоо тижээгээд бидэнд буцаагаад илгээдэг. Тэгээд энэ илгээсэн мөнгийг бид нар төслийнхөө санд төвлөрүүлээд Монголд барих одоо хүүхэд хөгжлийн төвийнхөө барилгад хандивлах гэж байгаамаа. За тэгээ энд нэг юм хөөрхөн айгу өвөрмөц нэг юм одоо мөнгөний сав одоо тоорог гэж хэлэхээр хэцүү мөнгөний сав ирсэн байгаа. Энийг маань өнөөдөр одоо энэ Солонгост ажиллаж амьдардаг Булган Тамир маань ичидийн орон төсөлд маань зориулж ингэж хандивлсан. Тэгээд их юм өвөрмөц ийм их гоё юу байна. Тэгээд бидэнд хандив илгээсэн, туулаа бамбруу шудалдаж авсан. Тэгээд тоороо тижээдэг одоо бүх
залуустаа нийт монголчуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тэгээ бидний төслийг дэмжээрэй. Энэ бол Монголын хүүхдийн сайн сайхны төлөө одоо бидний зориулж байгаа ажлуудын нэг хэсэг юм шүү гэж хэлмээр байна. За дараагийнх нь асуулт ирсэн байна. Инхбатар Эрдэнэ цэцэг гэдэг хүнээс хоолндоо их муу зүгээр л хажуугаар нь иддэг хажуугаар нь иддэг бичээд энэ тэрл идэх сонирхолтой хоолнд яаж сайн болгох вэ? За энэ хэдэн настай хүүхдийн бод надад насыг хэлээрэй. За ер нь хүүхдийг хоолнд яаж сайн болгох вэ гэдэг бол айгүй олон ээж аав нарын толгой өвддөг асуудлын нэг байдаг. Энэ бол уг нь шийдэхэд их хялбар асуудал. Манай ээж аваад өөрсдөө хүүхдтэй одоо их тийм амттай одоо янз бүрийн одоо юу гэдэг чипс ч гэдэм үү өөр одоо илүү дутуу тийм янз бүрийн чихэрлэг ундаа янз бүрийн зүйлүүдийг их одоо хоолны хажуугаар их хэрэглүүлдэг одоо хоолноос хоолны хооронд тэрийг л одоо хамгийн түрүүнд багасгах хэрэгтэй. Тэгээд одоо хүүхдэд хоол хийхдээ манай ээж аваад найл болох хүүхдүүдтэйгээ хамт хийж байгаарэ. Тэр хамт хоол бэлтгэхэд одоо ялангуяа одоо ингээл ээжүүдийг анзаарч хахад ингэдэг байхгүй. Өө ядаргаа наадтаж байгаа юм тэрч та хамаг цаг явчихдгийг зүгээр бушгаа өөрөө хийчих. Хамаагүй та хүүхдээ зүгээр нэг тал луун бариулчих л да. Тэгээд одоо ямар хутгаар арилга нь гар хүлээ зүсчин гэж айх юм байхгүй шүү дээ. Та нэг гартан таарсан жижиг шиг тийм одоо ногоо айлгагч авч өгөөд луунгаа ингэж арилгадсан шүү. Дээрээс нь доош нь ч гэдэг юм ингээд нэг аргын хүүхдтэй үзүүлээ заагаад өгчих. Тэгэл та хамт хий. Хамт хийгээд хүүхдтэй хамт хийснээр хүүхд нь одоо юу гэдгийг хоолоо идэх сонирхолтой болно. Дээрээс нь хөдөлмөр гэдэг зүйлд сурч яадаг байхгүй. Хүүхдээ яаж хөдөлмөрч болгох вэ? Яавал одоо энэ хүүхдийг хөдөлмөрч сургадаг юм бэ гэж айгүй ээж аваад асуудаг. Тэгэхээр та зүгээр өдөр тутам хийж байгаа зүйлээ л хүүхдтэйгээ хамт хий. Тэгснээр та хүүхдээ одоо өөрөө ирэхгүй хөдөлмөрч сургах, хөдөлмөрт сонирхолтой болгодог. Тийм учраас хоолны хооронд өгж байгаа тэр амттангуудаа багасгах хэрэгтэй. Дээрээс нь газтай ундааг бол маш сайн багасгах хэрэгтэй. Тэгээ хүүхдийг маш их хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Ер нь бага насны хүүхдийг бол өдөрт бага насны хүүхдүүд бол ер нь өдөрт доотлон 3 цагаас ер нь 3 цаг орчим тийм идэвхтэй хөдөлгөөн хэрэгтэй байдаг гэсэн тийм эрдэмтдийн судалгаа байдаг. Тийм учраас одоо аль болох хөдөлгөөнтэй байлгах хүүхдийн тэр энерги зарцуулалтыг нэмэгдүүлснээр хоолнд дуртай болгох юм боломжтой юм шүү гэж хэлмээр байна. За бүжин хідвэ гэж байна. Тэгэхээр бүжин маань бол одоо 20,000 воны үнэтэй. Тэгээ хэрвээ авахаар бол надтай холбогдоод авч болно. Бид шуулдангаар илгээж болно. Хэрвээ сөөвөлд бол хүргээд өгч болно. За хоолоо тогтвортой сууж иддэггүй хүүхдийг яаж тогтвортой сууж иддэг болгох вэ гэж. За хүүхдэд яаж хоолыг тогтвортой одоо сууж иддэг болгох вэ гэх юм бол нэг ийм сонголтын арга гэж байдаг. Энэ бол одоо ямар арга вэ гэхээр хүүхдэр өөрөөр нь сонголт хийх арга. За та одоо ингээд ширээнийхээ хоёр талд хүүхдийн дуртай үлгэрийн баатрыг ч юм уу аль нэг бол дуртай тоглоомын ч юм уу ингээд хоёр талд тавьчих. Тэгээ минийхүү аль дуртай газраа суу. Энэ улаан машин байгаа газар сумаар байна уу? Цэнхэр машин байгаа газар сумаар байна уу? Хүүхдээр нь сонголт хийлгээд тэгэхээр хүүхэд чинь хоёуланд нь дуртай. Сонголт хийхгүй гэж хэлэхгүй. Тэгтэл тэрийг ямар ч байсан сонгоно. Тэгэхээр сонголтын аргаар одоо хүүхэд мэн тэрийг сонгож суучлаа шүү дээ. Өөрийнхөө одоо дуртай газар суугаад юм уу? Нэг бол өөрийнхөө сонголтоор шийдвэр гаргасан тэр тохиолдолд хүүхэд маш дуртай байдаг. Тийм учраас одоо тогтвортой сууж иддэггүй хүүхдийг нэг тиймэрхүү аргаар бас суулгаад идүүлж болно. Тэгээд хамгийн гол нь одоо хүүхдийн одоо идэх дуртай зөвхөн амттан биш хоолуудыг хамт хийж агаарэ. Тэгээд их гоё тийм хүүхдийн анхаарал татгуйц хэлбэр дүрстэй хийж өгч байгаа. Мэдээж ээжүүдээс бол энэ маш их одоо тийм чадвар маш их тийм цаг хугацааг шаардах, төвчээр шаардах ажил. Тийм учраас ээжүүд мань үүнээс шантралгүй. Тэгээд зөвхөн ээжүүд ч биш ер нь аауд маань ч гэсэн энэ тал дээр их анхааралтай байгаараа нэг өдөр одоо юу гэдгийг ээжигээ баярлуул ээж нь ядарч байгаа шүү дээ. Тэгэхээр аавтайгаа хоёулаа ээжтэй гоё хоол хийж өгье. Минийхүү аавдаа энэ төмсийг арилгаадаг. Нэг бол сонгон арилгаадаг ч гэдэг юм уу. Тэгээд хүүхдээрээ хамт туслуулаад ингээд хамт хийж явах юм бол хүүхэд одоо хоолнд дуртай болно. Өөрөөр нь сонголт хийлгүүснээр тогтвортой сууж иддэг болдог байх нэ. За манай одоо ээж аавуудад зөвлөх дараагийн зүйл маань бол одоо хүүхдэд урлагаар дамжуулан биеийн хэл гэдэг зүйлийг сургаж болдог байх нэ. Тэгэх юм бол одоо биеийн хэл гэдгийг одоо яаж одоо хүүхэд ойлгож эхлэх ёстой юм бэ? Яаж ойлгодгийг гэхээр
хүүхэд жүжиг болон одоо бүжгээр дамжуулан биеийн хэлийг ойлгож одоо сурч болдог байх нэ. Одоо бүжиг гэдэг бол одоо хүүхдэд хөдөлгөөний маш олон төрлийг нээж тэр хөдөлгөөнийхөө одоо янз бүрийн мэдрэмжээр дамжуулан өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг яаж илэрхийлэх вэ гэдгийг одоо хүүхэд бол ялгаж мэдэрч эхэлж идэг ийм зүйл байгаа. Тэгэхээр ер нь багш хүүхдийн хоорондын харилцаа юм уу? Нэг бол эцэг их хүүхдийн харилцаанд одоо энэ биеийн хэлийг ойлгох гэдэг зүйл бол маш их одоо тийм их өндөр ач холбогдолтой зүйл байдаг. Ер нь манай одоо уламжлалт арга байдаг шүү дээ. Одоо аав хүн хүүхдээ одоо харцаараа удирдах ч гэдэг юм уу те. Одоо гаднаас ингээд айлт зочин гीчи ирсэн байхад хүүхэд ингээд урдуур хойгоор гүгээл ингээд явхад аав ингээд нэг томхон шиг харахад хүүхэд тэр хацыг ойлгодог те. Аав намайг томоотой бай гэж байна. Би одоо шуугаж болохгүй юм байна ч гэдэг юм уу. Урдуур хойгоор гүгээдэж болохгүй юм байна гэдэг ч юм. Иймэрхүү ардын уламжлалт аргууд маань ч гэсэн одоо өнөө цагийн эцэг эхчүүдэд маань дутагдаад байна уу да гэдэг бодол төрдөг. Тэгэхээр ээж аавууд маань ер нь манай өвөө эмээ маань өвөг дээдс маань одоо хүүхд хүмүүжүүлэх тал дээр ямар арга барил хэрэгэлдэг байсан, өдөр тутмын амьдрал тэр нь яаж нөлөөлдөг байсан гэдгийг бас давхар уншиж судлуул их зүгээр гэдгийг хэлмээр байна. За одоо бид нар уламжлал ёсороо та бүхэндээ хүүхдийн дуугаа сонсгох гэж байна. За энэ дууг яагаад бид нар ингээд одоо нэвтрүүлгийн дундуур явуулаад байна гэхээр манай зарим ээж аавууд маань мэдэхгүй байж магадгүй. Одоо удахгүй Солонгост одоо хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагаа болно. Одоо шинэ жилийн үйл ажиллагаа маань Солонгост явагдаад одоо 2 дахь жилдээ болж байна. Хүүхдийн баярын үйл ажиллагаа маань энэ жил 3 дахь жилдээ болж өндөрлсөн. Тэгээд энэ хүүхдийн баяр, хүүхдийн шинэ жил гэдэг энэ үйл ажиллагаа маань одоо хүүхдүүдийн маань хувьд их баяр хөөртэй хүсэн хүлээдэг баяруудын нэгэнд болчихжээ. Би тэгээ өнөөдөр ингээ Монгол сургуульд орж Монгол сургуулийн багш захиралтай уулзахад хүүхдүүд ингээл айгүй хөөрхөн зарим нь ингээл нэрийг минь мэдж байгаа, зарим нь мэдэхгүй тэгэл өө ихчээ сайн уу гэл зарим нь сараа ихчээ гэл гүгээд ирж байгаа. Тэгэл баяр болох юм уу? Одоо шинэ хүүхдийн шинэ жил болох юм уу гэл айгүй хөөрхөн. Тэгээ хүүхдүүд минь ингээд амар хүлээгээд нэг хүүхэд би бүр одоо зөвхөн Монгол дуу дуулна гэсэн те англи дуу солонгос дуу дуулахгүй гэсэн те ихчээгэл тэгэхээр хүүхдүүд маань одоо энэ дууны маань одоо энэ уралдаануудын маань энэ баяруудын маань одоо утга учирыг хүүхдүүд маань мэддэг болчихжээ. Тэгээ хүсэн хүлээдэг баяруудын маань нэг нь болчихжээ гэж үзэж байгаа. Тэгээд энэхүү уралдаанд хүүхдийн шинэ жилээ тохиолдлоо бид нар одоо удахгүй уралдаануудаа гаргана, уралдааны удирдамж юмнуудаа та бүхэнд танилцуулна. Тэгэхээр энэхүү уралдаанд зөвхөн монгол дуунуудыг дуулах хэрэгтэй байдаг. Тэгээд энэ радиогийн нэвтрүүлгийн дундуур явж байгаа монгол дуунуудыг сураад уралдаан тэмцээндээ бэлдээрэй гэдгээ хүүхдүүдтэй хэлмээр байна. За ингээд дууга хүлээн авч сонсъё. Өнөөдрийн дуу маань 12 жилийн дуу байгаамаа. За ингээд хэсэг хугацааны дараа эфиртээ иргэн уулзцаая.
За хүүхдүүд минь ээж автайгаа хамт дууган хүлээн авч сонссон байх гэж бодож байна. Тэгээд 12 жилийнхээ амьтдыг нэрлж сураарай. Тэгээд ээж аауд минь 12 жилийн амьтдын онцлогийг хүүхдүүддээ тайлбарлаж хэлж өгөөрэй. За тэгээд би нэг зүйлийг энд та бүхэн задлая гэж бодож байна. Одоо хүүхдийн шинжил тохиолдуулан зарлах уралдааныхаа дундуур бид нар одоо энэ 12 жилийн амьтдын шинж тэмдгийн талаар хүүхдүүдээс асуулт асуусан чөлөөт уралд одоо тэр зүйлийг хүүхдүүдийнхээ дунд зохион байгуулах болно. Тэгээд үүнд бэлдэж ээж аауд минь хүүхдүүддээ 12 жилийн онцлогуудыг тайлбарлаж өгөөрэй. Дээрэс нь Тэмээ гэдэг амьтан 12 жилийн ямар онцлогтой талаар хүүхдүүддээ бас хэлж өгөөрэй гэж хүсмээр байна. За урлаг гэдэг зүйлээр дамжуулан хүүхдүүдийн минь дараагийн одоо эзэмсэж авч чадах чадварын нэг бол багаар ажиллах чадвар гэдэг. Альва нэг зүйлийг хийхэд одоо ихэнх урлагийн төрөлд альва нэг зүйлийг хийхэд бол одоо багаар ажиллах чадвар маш их одоо чухал байр суурийг эзэлдэг байгаа. Хүүхд бусад хүүхдтэйгээ хамтран ажиллах, хариуцлага хүлээх одоо нэгэн зорилгын төлөө багаараа хамт ажиллахыг бол одоо урлагаар дамжуулан хүүхдүүд маань суралцж идэг. Тэгэхээр одоо юу гэхээр одоо ямар нэгэн жүжиг тоглож илаа гэхэд хэрвээ тэр жүжиг тоглож байгаа тэр хүүхэд жүжигийн тэр роль үүр нэг дүрч гэсэн одоо ямар их чухал үүрэгтэй хэрвээ би муу хийх юм бол бусад одоо тэр жүжигийн маань үйл явдалд одоо ямар нөлөөтэй гэдгийг хүүхэд өөрөө мэдэрч эхэлдэг. Тийм учраас одоо хүүхэд одоо багаар ажиллах тэр чадварыг бол урлагаар дамжуулан сурч чаддаг тийм боломжтой байх нэ. За одоо альва зүйлд одоо өөрийгөө зориулах дайчин байх тэр чадварыг бас одоо урлагаар дамжуулан өгч болдог байх нэ. Ялангуяа хүүхэд дуртай зүйлээ хийж байгаа тэр үедээ өөрийгөө зориулж чаддаг. Ер нь хүүхэд ч гэлтгүй насан туршид бид ч гэсэн хүүхэд одоо ямар нэгэн дуртай зүйлээ хийхдээ бол ингээд бүх одоо сэтгэл зүрх одоо цаг зав юу гэдгийг бүх юма зориулж сурдаг. Тэгвэл одоо юу гэдгийг бүр ингээд ухаан алдтлаа одоо ямар нэг юмд хүүхдэд дурлуул гэж байгаа юм биш. Донтуул гэж байгаа юм биш. Тодорхой мэдээж хим хэмжээ хязгаар байх ёстой. Тэр хим хэмжээ хязгаарыг ээж аауд нь яаж тавьж өгч явах ёстой талаар бид нар дараагийн нэвтрүүлгээр та бүхэндээ хүргэх болно. Хамгийн гол нь одоо эхэлсэн ажлаа дуусгадаг, бусдын хөдөлмөрийг хүндэлдэг. Дээрэс нь одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар бэлтгэлээ таслахгүй байх, тууштай байх тэр олон зүйлүүдийг маань одоо хүүхдүүд урлагаар дамжуулан олж авах юм маш их боломжтой байдаг гэдгийг л хэлэх гээд байгаа юм шүү дээ. За дараагийнх нь одоо бас нэг зүйл бол одоо хүүхдүүд хариуцлагатай байх гэдэг зүйлийг бол хүүхдүүд маань багаасаа эзэмших ийм чадвартай болох нь бол урлагаар дамжуулж бий болдог байх нэ. За одоо насны түрэгчд хүртэл одоо өөртөө юу гэдэг хариуцлагатай байх гэж яриад байдаг хэрнээ хариуцлагатай байх гэдэг чинь өөрөө юу юм бэ? Юу хариуцлагатай байх гэдэг талаар одоо тэрийг одоо бодож үздэггүй ч гэдэг юм уу те тэрийг бодсон ч одоо амьдралд хэрэгжүүлдэг ч гэдэг юм уу тийм одоо хинэггүй ээж аваад бол маш их байдаг. Тэгэхээр хүүхэдтэй тэр одоо хариуцлагатай байх гэдэг зүйлийг үлгэрлэн дуурайлж үзүүлэхдээ ээж аав нар өөрсдийнхээ биеэр л үзүүлж явах хэрэгтэй. Та хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй. Хэрвээ та өөрийнхөө биелүүлж чадахгүй зүйлийг хүүхэдтэй битгий амал. Та амласнаа биелүүлэхгүй байна гэдэг бол хүүхдээ хариуцлагатай байхад сургаж чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр одоо ямар нэгэн зүйл амлчаад түүнийгээ биелүүлж чадахгүй байна гэдэг бол хариуцлагагүй байгаагийн шинж. Хүүхэд маань тэрийг бол одоо юу гэдэг манай аав одоо хэлсэндээ хүрээгүй энэ бол хариуцлагагүй зүйл гэж хүүхэд бол тэр хүлээж авахгүй шүү дээ. Аяанда хүүхдийг одоо тийм хинэггүй хэлсэндээ хүрэхгүй байж болдог гэдэг тийм муу дадал зуршилт хүүхдүүдэд сургах гэдэг ийм учраас одоо ээж аавд минь өөрсдийнхөө хэлсэнд хүрдэг байх. Таныг тэр хийсэн үйлдэл хүүхдийн чинь бодол, санаа болон зөв хэв дадал зуршилт нөлөөлж идэг гэдгийг
анхаарах хэрэгтэй. Дээрэс нь одоо урлаг гэдэг энэ их одоо агуу ертөнцөөр дамжуулан хүүхдүүд маань болохоор өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөх, алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх зэрэг маш олон чадваруудыг бол суралцах боломжтой байдаг юм аа гэдгийг одоо ээж аавтай хэлмээр байна. Тэгэхээр та одоо ялангуяа одоо бага насны цэцэрлэгийн насны сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд та хүмүүжүүлэх тал дээр одоо залуу ээж аавдар их анхаардаг болсон. Тэгэхээр та энэ бага наснд нь та урлагаар дамжуулан одоо юуны төрөнд одоо юу гэдэг тооны сонгон янз бүрийн зүйл гэхээсээ илүү та урлаг гэдэг зүйлээр дамжуулан одоо хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр их онцгой анхаарч байгаарэ гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо заавал одоо ямар нэгэн үнэтэй дугуйлан дамжаанд мөнгө төлөөд заавал тэгж одоо урлаг гэдэг юмыг зүйлийг мэдрүүл гэж байгаа юм биш. Мэдээж ээж аав маань одоо өөртөө зааж өгч чадахгүй тийм зүйлийг бол одоо юу гэдэг юм балет ч гэдэг юм уу хөгжмийн ямар нэгэн төрөл одоо хөгжим дарж чаддаггүй хүн хүүхдтэй хөгжим яаж дарахыг зааж өгч чадахгүй учраас одоо юу гэдгийг ямар нэгэн дугуйлан дамжаанд явуулах ч гэдэг юм иймэрхүү байдлаар шийдэж болно л доо. Тэгвэл одоо ээж аавууд маань гэртээ хүүхдтэйгээ хамтдаа хийж болох маш олон зүйлүүд байдаг. Цаасаар уралж болж байна, баримлаар уралж болж байна. Одоо түрүүний үлгэрийг сонсоод үлгэрт гарч байгаа үлгэрийн баатруудыг баримлаар хийж болно. Цаасаа одоо нугалбар ашиглаад оригами гэдэг шүү дээ цаасан нугалбарын төрлүүдийг одоо тэр цаасан нугалбар гэдэг хэмээх тэр урлагийг ашиглаад тухайн үлгэрийн баатруудыг юу яаж болж уралж хийж болж байна. Маш олон зүйлүүдийг хүүхдүүдэд дамжуулан сургаж болох ийм зүйл байгаа юм шүү гэдгийг хэлмээр байна. За Эрдэнэтбатар Энхбатар Эрдэнэцэг маань асуулт асуусан байна. Солонгост байгаа юм аа. Манай охин ой 7 сартаа би Солонгост байдаг юм аа. Тэртээ тэргүй соо хэлээ сурчихна гэж бодоод төлхөө монголоор ярьдаг охин маань одоохондоо хэлд ороогүй миний зөв үү буруу юу гинэ. За энэ бол одоо маш зөв алхам аа. Ялангуяа хүүхэд одоо хэлд орж эхлэх үеэс нь тухайн орны одоо ямар хэлээр одоо сэтгэж бодож эхэлж байна. Тэргүүрээ одоо сурах юм илүү одоо чадамж өндөр байдаг. Тэгээ хүүхдүүд маань бол ер нь бага насны хүүхдүүд маань бол 2-3 гадаад хэлийг одоо зэрэг сурах чадвартай гэдгийг эрдэмтэд бол нотолсон. Тэгэхээр та охинтойгоо дандаа монголоор ярьж байгаарай. Энэ бол маш зөв. Аяанда цэцэрлэг сургуульд ороод ирэхээр хүүхдүүд маань орчинд нь байгаа учраас солонгос хэлийг бол маш амархан сурчдаг. Тэгээд монголоор ярьж чадахгүй хүүхдүүд одоо солонгос оронд маань солонгост ч гэлтгүй ер нь гадаад оронд маань маш их байгаа. Энэ бол бас их сэтгэлийн маань өвтгөж явдаг асуудлуудын нэг. Тэгээд монгол хэлээ яаж сурах вэ гэдэг ээж аавд их байдаг. Хүүхдтэйгээ одоо байнга монголоор ярьжээ, үлгэр уншиж өгжээ, ном уншиж өгжээ, дуу сонсгожээ, хамт дуу суржээ, шүлэг суржээ. Маш олон аргууд бол байдаг. Тэгээд зарим ээж аавд нь болохоор хүүхдийн толгой ирэх чинь нэг солонгосоор яриад нэг монголоор яриад гэдэг. Хүүхдийн толгой ирэх гэж юм бол одоо хэл сурах тал дээр бол ер нь байхгүй гэж хэлж болно. Тэгэхээр байнга хүүхдтэйгээ хамт ярьж ингэж одоо хийж байгаараа тэгээд хүүхдтэй ном сайн уншиж өгөөрэй. Тэгэх юм бол хүүхдтэй аяанда одоо солонгос хэлээ сурчин тэгээ монгол хэлээ мартахгүй байх боломжтой. Дээрэс нь одоо юу вэ шүү дээ. Асуулт орж ирэх нь дээр одоо тэр зөв буруу юу гэж бодох юм байхгүй. Энэ одоо ерөөсө таны зөв гэдгийг хэлбээр байна. Ялангуяа одоо хүүхэд маань үйл үгээр ярьж эхлэх тэр үеэс ахуулан одоо тухайн одоо тухайн орныхоо хэлээр одоо монгол хэлээрээ сайн ярьж ах хэрэгтэй. Хүүхэд үйл хэлээр одоо үйл үгээр ярьж эхлэх тэр үеэс одоо юу гэдэг солонгостойгоо хүүхдээ солонгосоор яриад сурчих юм бол тэрийг одоо тэр хайрцагнаас нь гаргаж монгол хэлийг зааж сурах гэдэг бол жоохон төвхтэй байдаг учраас ном сайн уншиж өгөөрэй. Үйлийг хэрэглэх тэр үеэс нь эхлэн анхааралтай байгаарай гэж ээж аавдаа зөвлөмөр байна. За тэгээ би та бүхэндээ дахин радиогийнхоо веб хаяг болон мэйл хаягийг танилцуулъя. Веб хаяг нь www.md1-radio.com имэйл хаяг нь md1radio@never.com гэсэн хаягууд байгаа. Та бүхэн эдгээр хаягуудаар бидэнтэй холбогдож өөрсдийнхөө санал хүсэлтийг илгээгээрэй. За бидний дараагийн нэвтрүүлэг маань түрүүнд би дурдсан отгоо гэр бүл судлаач багш маань ирээд одоо бидэнд ургийн хөгжилд хүүхдийн хүмүүжилд ялангуяа ургийн хөгжилд эцэг эхийн нөлөө хэрэг байдаг талаар одоо та бүхэнд ярьж сонирхуулах болно. Энэ талаар холбогдлолтой одоо сонирхсан асуулт байх юм бол бидэнд илгээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг хамтдаа хүлээн авч сонссон нийт үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.